хүүхдүүдийг ашиглаж платформын аюулгүй байдлын талаараа буруу мэдээллийг өгж байна гэж дурдварлаа. Энэ төдий хэмжлэгийг аюулгүй удаан өгч одоогийн байдлаар гаргаад байна. За шүүхийн хэмжлэг Roblox-ийн түрээгүй хүүхдүүдийг тасанд хүрсэн гэмт этгээдүүдтэй шууд холбогдох боломжийг олгож байна гэж анхааруулсан. Мөн энэхүү платформ сүлжээгээр дамжуулан бэлгийн шийдтэй хүчирхийлэлтэй болон бага насны хүүхдэд тохирохгүй контентийг гаргадаг гэж шүүхэд албан ёсны хэмжлэгийг гаргаад байна. 2006 онд байгуулагдсан Roblox нь хэрэглэгчдийн өөрсдөө бүтээсэн виртуал тоглоом юм. Түүнчлэн туршлага бүхий томоохон хэмжээний миний тоглоомын экосистем болж өгсөн. Тус платформ нь зөвхөн 159 гаруй идэвхтэй хэрэглэгчтэй байдаг гэсэн судалгаа гарсан. За компани хамгийн том тоглоомын платформ гэж тодорхойлсон байна. Небраска мужийн ерөнхий прокурор Майк Хелгерси түүний шүүхэд гаргасан хэмжлэлтэй бэлгийн гэмт хэрэгтнүүд Roblox-ийг ашиглан хүүхдүүдтэй татан харилцаа тогтоож улмаар хулгайлах болон бэлгийн хүчирхийлэл үүсгэх тохиолдол олон удаа гарсныг дурдлаа. Мөн тэрээр олон жилийн турш Roblox платформ дээр педофилийн асуудал байсаар ирснийг хүндсэн байна. Roblox-ийн удирдлагуудыг бага насны хүүхдүүдийг чиглэсэн маркетинг хийсэн гэж буруутгасан. Үүнийхээ үр дүнд ч хүүхдүүдийн дунд номерны тоглоомын сайт болсон гэж хатуухан шүүмжлээд байна. Roblox-ийн удирдлагуудын зүгээс тэгвэл эдгээр шүүмжлэлд хариу мэдээллийг гаргасан юм. Тус компани аюулгүй байдлын ахлах ажилтан Matt Kaufman хэмжлэлийн үсгийг бол няцааж байна. Тэрээр платформ зэхнээсээ аюулгүй байдлыг гол зарчмаа болгож бүтээгдсэн гэж мэдэгдээд байна. Мөн тэрээр мэдээлэлтэй хүүхэд өсвөр үеийнхнийг цахим орчинд аюулгүй болгох гэсэн ерөнхий прокурор Хелгерсийн зорилготой болон санал нэг байгаагаа дурдсан. Гэвч энэхүү хэмжлэл нь Roblox хэрхэн ажилдгийг үндсээр нь буруу тайлбарлаж байна гэж ярьлаа. Kaufman-ийн хэлснээр Roblox платформ дээр хэрэглэгчид хоорондоо зураг болон видео илгээхийг хоригддаг гэлээ. Мөн хувийн мэдээлэл дамжуулахыг зогсоох хатуу шүүлтүүдэд ашигладаг болохыг онцлог байна. Насны амжилт суурилсан чат тохиргоо ашиглан бага насны хүүхдүүдийг зөвхөн үеийн хэмжээгээр харилцах боломжийг